Байнгын орооны дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах, нэгж байгуулах, нислэг тэрэг, гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх төслийг бүгд найрамдах Франц улсын 57 сая 985 мянган еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талдаа тохиролцоод байна. Бүгд найрамдах Франц улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Үүнд жилийн тэг 100-ны 8% хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлтийн түвшин 60.3% байна. Энэхүү нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын санхүүгийн хэлцээр байгуулах, хэлцээрт гар үсэх зурх асуудлыг засгийн газрын 2019 оны 9-р сар 18-ны өдрийн хуралдаанаар хэлцэн дэмжиж 40-р тэмдэглэл гарсан. Ийм дуг асуудлыг холбогдох байнгын ороотой зөвшөлтсөөр танилцуулж байна. Та бүхэн хэлцэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа. За урьдчилан сайд баярлалаа. Ажлын хэсгийг танилцуулъя. Ариун буян онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга. Ган зэрэг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга. Батхүү